Монгол улсад бас одоо Ховд аймгийн Булган сумын нутагт цагаан будааны туршилтын тариалт амжилттай болсон. За тэгээд Солонгосын одоо засгийн газрын дэмжлэгтэй энэ хөдөө аж ахуйн байгууллага байна те. Тэгээд Монголд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь Монголд одоо энэ цагаан будаа тариалъя гэдэг хөдөө аж ахуйн яг энэ чиглэлийн одоо тариалтыг хий гэдэг энэ төслийн санаа яг хаанаас яаж гарсан? Яагаад заавал Ховд аймгийг сонгох болсон? Энд бас амжилттай болж байгаа бас нэг шалтгаан нь Ховд аймгийн одоо газар зүйн байршил хамаарч байна. Юун түрүүнд урьж оролцуулсанд баярлалаа. Би бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын агентлаг болох хөдөөгийн хөгжлийг дэмжих газарт цагаан будааны судлаачаар ажилладаг байсан. Үүний дараа Копиа Монгол төвд захирлаар томилогдсон. Монголд ирсний дараа ямар ч ойлголтгүй, мэдээлэлгүй байсан. Ирээд үзэхэд монголчуудын цагаан будааны хэрэглээ маш өндөр. Жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч дотоодын үйлдвэрлэл байхгүй, 100% импортын хамааралтай харсан. Тиймээс өөрөө цагаан будааны мэрэгжилтэй хүн учраас өөрт байгаа туршлага мэдлэгээ Монголд нутагшуулбал тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой юм гэсэн бодлоос цагаан будаа тариалах туршилтаа эхлүүлсэн. 2023 оноос эхлэн өмнө нь тариалагдж байсан. Тариалагдах боломжтой гэсэн хэд хэдэн аймагт очиж ус цаг агаар хөрс зэрэгт дээж авч суурь судалгаа хийсэн. Үүний үр дүнд цагаан будаа ургах боломжтой. Дулааны нийлэмж, хөрс ус нь хамгийн тохиромжтой нь Ховд аймаг байсан. Тиймээс Ховд аймгийг сонгосон. Энэ жил бол ингээд туршилтын тариалт хийгээд ямар ч байсан амжилттай хурааж авсан. За тийм учраас амжилттай болсон учраас төслийг бол дараа жилээс шууд эхлүүлнэ гэсэн мэдээллийг хөдөө аж ахуйн яам өгсөн байна. Тэгэхээр ер нь дараа жилээс төслийг эхлүүлэхдээ одоо байгаа энэ хэмжээний одоо 5.3 га газартаа байх уу? За 6-аас 8 тонн цагаан будаа хурааж авна гэж штэ энэ хэмжээний одоо газар нутгаас. Тэгэхээр энэ төслийг одоо хэрэгжүүлж эхлэхэд ер нь ямар тооцоололтой байгаа вэ? 이번 홉대에서 한 사업은 Энэ жилийн аль бие усны мэдээлэлд 5.3 га газарт цагаан будаа тариалсан гэсэн мэдээ байгаа. Гэхдээ дангаараа хийгээгүй. Монголын GMX компанитай хамтран цагаан будаа тариалсан. Манай хариуцсан туршилтын талбай болох Тэг.3 гад Солонгосын 3 сорт, Хятадын 1 сорт, нийт 4 сортыг харьцуулан тариалсан. Үлдсэн 5 орчим га газарт GMX компани хятад үрээр тарьсан байгаа. Бид бүхэн энэ жил энэхүү туршилтыг харьцуулаад хамтарч хийсэн гэж ойлгож болно. Ирэх жил бид бүхэн аль бие усны төслөө эхлүүлж байгаа. Тиймээс бидний зүгээс туршилтын талбайгаа томруулаад 1-2 гад тариалах төлөвлөгөөтэй байна. GMX компани мөн энэ жилийн туршилтын талбайгаа өргөжүүлэх асуудал яриа хэлцээний шатандаа явж байгаа. Мэдээж энэ жилийн туршилтын талбайгаа томруулах болно. Үүнээс гадна энэ жил анх удаа хийсэн учраас алдаа дутагдал, эрсдэл маш их гарч байсан. Тэрхүү асуудлуудаа шийдээд манай төсөл эхлэх болно. Төсөл нь 3 жилийн хугацаатай байдаг. 정상적으로 저희들이 진행한다고 했을 때 헥타당 Тиймээс жил бүрээ тогтмол үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Тэгээд сонгож авсан өрүүдээ одоо ингээ харьцуулаад харахаар туршилтын одоо үр дүнд ер нь ямар одоо үр нь хамгийн одоо сортонтэй Монгол улсад тохиромжтой гэж та бүхэн харж байна. За монголчууд бол түрүүн одоо таны хэлсэнчлэн 100% цагаан будааг бол импортоор худалдаж авч байгаа. Маш олон төрлийн сортын будааг бид нар бас одоо өдөр тутамдаа хэрэглэж байна. Тэгэхээр монголчууд бол яг одоо энэ сортуудын талаар тийм ч одоо нарийн одоо ойлголт бол өнөөдөр харьцангуй бага байгаа. Тэгэхээр өнөөдөр монголчуудад хамгийн одоо тохиромжтой за онцлог цаг агаар тохиромжтой цагаан будааны сорт гэж байж болох уу? 일단 현재 시중에 유통되고 있는 쌀 종류는 이제 Монголын зах зээл дээр байгаа цагаан будааг ажиглавал 2 төрөлд ангилж болно. Урт нарийнхан буюу монголчуудын жасмин гэж хэлдэг будаа байна. Нөгөөх нь бид бүхний сайн мэдэх Жапоника буюу богино бөөрөнхий хэлбэрийн 2 сортын будаанд ангилагдж байна. Яг гадуур яваад үзэхэд чанарын үнэлгээ эсвэл нэгдсэн байдлаар үнэлж байгаа үнэлгээ байхгүй. Зохицуулалт байгаагаас үүдээд маш олон төрлийн будаа борлуулагдж хүмүүс хэрэглэж байгаа нь тогтсон стандарт байхгүй байгааг харуулж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдлын асуудал яригдж байгаа учраас нэгдсэн байдлаар чанар сайтай эрүүл хүнсийг монголчууд хэрэглэх нь чухал асуудал байгаа. Ийм ч учраас бид энэхүү туршилтыг эхлүүлсэн. Өмнө хэлсэнчлэн Солонгос 3, Хятад 1 сортын цагаан будаа тариалснаас 1 Солонгос сорт нь амжилттай ургасан.
Энэхүү сортын онцлог нь юу байсан бэ гэхээр болцсон нь маш хурдан байсан тул Монгол шиг эрт хүйтэн болдог уур амьсгалтай улсад хүйтрэхээс өмнө болцсон гүйцэх боломжтой байсан. Мөн Солонгосын хамгийн хүйтэн бүсэд гаргаж авсан буюу хүйтэн цаг агаарт эсвэртэй сорт байсан. Энэ сорт амжилттай ургасан. Мэдээж хэрэг ургуулахын тулд олон сорт туршсан. Түүн дотроос будааг сайн хурааж авахын тулд тарихаас илүү тарилсан будаа төрөө сууж будаа гарчиж байж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Энэ нь хамгийн чухал асуудал байсан. Энэхүү сорт хүйтэн орчинд эсвэртэйгээс гадна өдрийн уртад мэдрэг ус сортыг сонгож авч амжилттай тариалсан. За хөрөнгө оруулалтын хувьд түрүүн одоо Монголын компанитай хамтарсан талаар дурдсан те. Тэгэхээр ер нь одоо өнөөдөр зах зээл дээр одоо зарагдж байгаа цагаан будааны үнийг аваад үзэх юм бол маш олон янзын үнэтэй байгаа. Хямдхнаас эхлээд за 1 кг нь бол бараг 20-30 мянган үнэтэй ч одоо цагаан будаа борлуулагч байгаа. Тэгэхээр та бүхний харж байгаа энэ төслийн одоо үр дүнд хэрэгжүүлж байгаа. За энэ одоо талбайгаас хурааж авсан цагаан будааны үн өртөг хөрөнгө оруулалтаар тооцох юм бол ойролцоогоор за ямар одоо үнэтэй байх вэ? Ер нь энэ одоо хөрөнгө оруулалт нь ямар хугацаанд одоо төслийнхөө одоо хөрөнгө оруулалтыг нөхөх юм боломжтой байх бол. Энэ жилийн дуршлтын хувьд Монголд ургах боломжтой гэдгээ баталж харуулсан нь маш том амжилт. Цаашид олон жил доктортой аюулгүй байдлаар үйлдвэрлэл явуулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Дэд бүтц нь үндэсний хэмжээний том асуудал тул зөвхөн компани болон манай байгууллага хоорондоо хамтраад шийдэж чадахгүй. Заавал төр засаг, яамдуудын оролцоо, хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байна. Солонгос улс ч гэсэн дутлагын талбайны бүтцээ байгуулахын тулд төрөөс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан. Нэг хөрөнгө оруулаад дэд бүтц нь сайн болвол 100-200 жил урсгал зардлаа өөрөө нөхөж ашигаа олдог салбар юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад цагаан будааны одоо импорттэй нийлүүлэлтээр олон улсын зах зээл дээр маш олон асуудлууд үүсэж байна. Тэгээд за сая одоо сүүлд гарч байгаа жишээнүүдээс харах юм бол ер нь Японд бол анхудаага одоо Солонгосоос импортлсон байгаа тийм цагаан будаа. Дотооддоо үнэ өсөд Японоос одоо Солонгосоос импортлсон байгаа. Тэгэхээр энэ цагаан будааны зах зээлийн талаар ер нь цаашдаа өрсөлдөөн яг уур амьсгалын өөрчлөлтөд холбогдоод нийлүүлэлтийн сүлжээн дээр ямар одоо эрсдлүүд үүснэ гэж харж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор олон улсын зах зээлд хөдөө аж ахуйн салбарт маш олон өөрчлөлтүүд гарч байна. Монголын жишээн дээр ярил дэлхийн дундаж дулаарлын хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Дэлхийн дундаж 1.7 хэм байгаа бол 2.5 хэм буюу маш эрчимтэй халалт үүсэж байгаа орнд тооцогдож байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд дан сөрөг хүчин зүйлс бус эсвэргээрээ эерэг нөхцөлийг бүрдүүлж байж болох юм. Учир нь цагаан будаа дулаанд маш мэдрэмтгий тул Монгол улсын цаг агаар дулаан болох тусам тариалах боломж өндөр болно. Миний ажигласнаар Монгол улс зах зээлийн хувьд уул уурхайгаас өндөр хамааралтай байгаа. Тиймээс цаашид хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлэх боломж байна гэж харж байна. Үүнээс гадна Ховд аймаг болон Монгол орны хэд хэдэн бүсэд нарийн судалгаа хийгээгүй байгаа хэдий ч цагаан будаа болон бусад таримал тариалах өргөн боломжтой. Тэгэхээр илүү нарийн судалгаа хийж хөгжүүлбэл Монгол улс дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Монголчууд жилд 50 мянган тонн цагаан будаа хэрэглэдэг. Дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна 2 хөрш рүүгээ экспортлох боломжтой. Хятад улсыг цагаан будааны хомсдол үүсээгүй орон гэдэг буруу ойлголт байдаг. Үнэн дээр Хятад улсад цагаан будаа жил бүр хомсдолд ордог. Гаднаас их хэмжээгээр цагаан будаа импортлдог. Энэ нь монголчуудын хувьд том зах зээлд нэвтрэх, эдийн засгаа төрөлжүүлэх боломжоо гэж харж болох юм.